300 미니를 сонсогдож байна. За лайв үзэж байгаа байвал дуун сонсогдож байна гэж хэлээ. Лайв гэтэл гэж магадгүй. Сонсогдож байна. За хоосон дээр маань харагдаж чинь албан гарны пэйж маань 2021 оны анхны албан гарсан төсөл номер 1 буюу бүлгийн хэлбэрээр анбоксинг хийж байна. За юу маань сонсогдож байна уу та бүхэн маань дуу сонсогдож байвал сонсогдож юм гэж хэлээрэй. Ард жоо чимээ таах шиг байна. Бүлгийн календарынхаа анбоксинг хийж лайв хийж байна. За та бүхэндээ өнөөдөр бүлгийн календар маань яг ямар болсон талаараа танилцуулахад яг хажуудаа ингээд бэлэн байх чинь Солонгос дөнгөж саяхан ирсэн учраас өөрөө бас яг 2 хоногийн өмнө яг календараа гар дээр авч хавлаа. За дуу маань хэр сонсогдож байна? Сонсохгүй хэлээрэй. За миний дуу сонсогдож байна уу? За дуу маань сонсогдож байна гэж бодоод гол юм шууд яриад өчөө. За миний дуу хийж сонсогдож байна. Жон сүлээ чанга ярих гэдэг юм байна. Миний дуу сонсогдож байна. Үгүй сонсохгүй болохоор комментч болоо. За ямар ч зүйл сонсогдож байгаа гэж дод өнөөдрийн лайваа бас ямар хүчтэй лайв хийж байгаа танилцуулъя. Сонсогдож байна гинэ. За баярлалаа. Тэгвэл шууд яриа авчаа. За Солонгост яг бүлгийн календар маань яг 2 хоногийн өмнө гар дээр мөн ирсэн. Тэгээ миний бодлоход яг 2021 оны ихээр ер нь бүлгийн календар дээр яасан бэ гэж бодсон байгаа. За яагаад энэ бүлгийн календар бүтэг болсон бэ гэхээр би яг одоогоос 6 сарын өмнө гүйж хийсэн. Тэгэхгүй яг бүлгийн талаарх мэдхгүй байж байгаа. Өөрөө янз янзын мэдээлэл уншиж танилцаад тэнгүүтээ ер нь бүл гэдэг чинь гоё юм байна гэдэг тууштай яг 6 сарын турш гүйсэн л дээ. Яг энэ хугацаанд бол надад яг юу хэрэгтэйсэн мэхээр бичиж тэмдэглэг одоо тэндээс урам зориг аваад илүү тууштай явахад маань ямар нэгэн тэмдэглэх зүйл аягүй чухал байсан. Тэгээ би яг өөртөө нэг тэмдэглэхдээ байнгын тэмдэглэж явдаг байсан байхгүй юу. Гэхдээ нэг асуудал нь юу вэ гэхээр бид нар шиг яг ийм цаг завгүй байдаг хүмүүс болохоор гүйсний дараа байнгын нөгөө юм бичих хэрэг аягүй асуудалтай. Тэгэхээр ер нь хүмүүс ингэж ийм бэлэн календар ингэ ширээн дээр нь байнгын байж байдаг. Цаг зав хэмнэдэг тийм зүйл байвал яасан бэ гэж бодоод тэгээд календар бүтээх санаа маань төрөөд 2021 оны 1 сараас эхлээд яг 3 сарын турш Азууга мэдтэйгээ хамтраад энэ календарыг бүтээсэн байгаа. Тэгээд яг сарын өмнө календар маань хэвлэгдээд яг 2 хоногийн өмнө гал дээр маань ирсэн учраас та бүхэнд яг одоо анбоксинг хийж үзүүлж байна. За яг одоо та харагдаж байна уу таньш маань? Би өөрөө давхар энэ утсаар хараад байгаа учраас харахгүй байх сайн хэлээрэй. За бүлгийн календар та бүхэн яг ийм байсан чинь. За яг энэ бүлгийн календар ингэж хийсэн бэ гэхээр би өөрөө яг энэ хүнээс гоё бэлгэнтэй ингээд зориултын ийм гоё бэлгийн үтний магталтай учраас та нар маань ч гэсэн бас тэгж одоо зүгээр нэг календар авснаас гоё бэлгийн үтэн хийсэн юм байдлаар авах юм бол гоё болов уу гэж одоо анхнаас нь бас ийм бэлгийн утсаар хийсэн байгаа. За анхнаас ингээ харах юм бол манай бүлгийн календарын маань лого байгаа. Эрэгтэй эмэгтэй хоёр гүйж байгаа хүмүүс. За тэгээд ингээд тойроод бүгдээ бүлгийн календар гэж бичигсэн. За хажуу талд нь бол бид нартай хэрхэн холбогдох вэ гэдэг Facebook пэйж болон миний Instagram хаяг байгаа.
За ийм бэлэг ийм календарыг та бүхэн гадаа бичнэ. За бүр ихнээс нь ярих юм бол та одоо гүйлтийн календар авах юм бол ийм одоо логогоо бид нэр жижигхэн байдлаар стикер хийвэлж өгсөн байгаа. За энийг ингээд салгаад гүйлтийн календараа хүлээж авах нэ. За дотор нь юу вэ гэж бодож байна. За та бүхэндээ харуулъя. За календар биш байна. За хамгийн түрүүнд юу вэ гэхээр та нартай зориулаад мэдлэгийн хуудас бэлдсэн байгаа. За энэ дээр чинь хонгор цулаас одоо бат олдод гэдэг юм уу те найзтай хэрэг бэлэглэж байгаа бол ингээд өөрийнхөө нэрийг бичээд найзынхаа нэрийг бичээд мэдлэгийн хуудастай байгаа. За мэдлэгийн хуудсан дээр юу гэж бичсэнийг тавчхан бас уншаад өгчий. Өдөр хоног урсан өнгөрсөөр гүөх юмсан гэсэн хүсэлч даран завхарсаар байгаа яг тэр мөчөд таны гүйлтийн хамтрагч нь байгаасаа гэсэндээ анхлан бүгчдээр зориулан энэхүү гүйлтийн календарыг бүтээлээ. Гүйлтэн дурайсан хонгорцол азуухан байл гэж бичсэн байгаа. За тэгэхээр энэхүү мэдлэгийн хуудсан дээр нэрээ бичээд найзуудаас бэлтгэж болох нь шүү. За дараа нь юу вэ гэж бодож байна? Тадан. За манай гүйлтийн календарын лого бол эрэгтэй эмэгтэй юм хоёр гүйж байгаа хүн байгаа. За энэ логог бол өөр хаанч байхгүй зөвхөн манай календар маань энэ логог бүтээсэн байгаа. За 30 ширхгийн стикер бонусанд бас бэлэг болгож тагалдж байгаа шүү. За дараа нь юу вэ нэ? За үндсэн гүйлтийн календар маань гараад ирлээ. За ингээд ширээний календар байгаа. Ингээд ширээндээ байрлуулдаг. Тэгээд хит том байх юм бол бас их овор одоо зай эцэг болох зүйлээс А5 хэмжээтэй гүйлтийн календараа бүтээсэн байгаа. Өнгөний үед бол эрэгтэй эмэгтэй аж төрлийн хүн хэрэглэх учраас дундын өнгийг сонгоод ийм бүдэг ийм цэнхэр өнгийг сонгосон байгаа. Бас миний төлөө өнгийг. За түрэн нисэнчлэн нүүрийн хэсгээр мэдээж манай календарын маань лого байршиж өгсөн. Манай азуухай мэйд маань ийм гоё одоо лого гаргаж өгөөд ийм гоё загвар гаргаж өгсөн. Маш их баярлж байна. За гүйлтийн календарыг эргүүлээд харъя. Тэгэнгүүт одоо хамгийн ихний сюрпрайзыг задлаа. Календар гингүүд 2021 оны 1 сараас эхэлж байгаа гэж бодож байгаа хэрэг. Тэгэнгүүт 4 сарыг бүхэл бүтэн 4 сарыг алдсан шүү дээ. Тэгэхээр манай календар бол 2021 оны 5 сараас эх оны 22 оны 4 сар хүртэл үргэлжилж байгаа. За календарын үнцгийн юм даваад хаалны ер нь бүсэд календараас онцлог нь юу юм бэ гэхээр энэ оны 5 сараас эхэлж байгаа боيو нэгдүгээр хугацаа алдахгүй. За хоёрдугаар одоо календар дээр ийм нэг тухайн өмнөх оны өмнөх сарын сар болсон юм энэ хоосон цай байгаад идэв шүү дээ. Тэр хэсэг дээр чөлөөт буулан гэж бичиж оруулж өгсөн байгаа. Та тэгэхээр энэ дээр өөрийнхөө хүснээр юу ч бичиж олно. Одоо энэ лоног би шалгалтандаа тэгж бэлэнч гэдэг юм уу эсвэл одоо ээж рүүгээр нав руугаар эсвэл ийм юм хийж гэдэг юм чөлөөт буулан бичиж юм хэсэгтэй. За тэгээд энэ үндсэн хэсэг уу юу энэ 5 сарын 1 маань хавцаа өдрөөс эхэлж байгаа юм байна. Тэгэнгүүт одоо энэ нүд бүр дээр ингэж бичсэн байгаа. Нэгдүгээр гүйсэн километр дундаж хуур, шатаасан какал, ачаалал гэдэг энэ дөрвөн зүйлийг оруулж өгсөн байгаа. Яагаад энэ дөрвөн зүйл чухал гэж үзсэн бэ гэхээр гүйж байгаа хүмүүс бол заавал ийм одоо гүйлийн цаг байх шаардлагагүйгээр гүйлийн аппликейшн дээр өөрийнхөө гүйж байгаа хэмжээнгүүд тухайн утсан дээр нь за та өнөөдөр нэг хэдэн километр гүйсэн байна. Таны дундаж хуурд 1 км хэдэн минут байна. За шатаасан какал чинь та 300 какал шатаасан байж шүү амжилттай гүйсэн байна. За ачаалал гэдэгтээ та өөрөө бичих байгаа. Жишээ нь өнөөдөр гүйл хүндээс нөх эсвэл амархан байсан юм тийм төвчөн тэмүүл өдөр бүрэх дээр ингээд бичээд өгсөн учраас та цаг алдахгүйгээр шууд гүйж орж ирэнгүүтээ тэр дээр тэмдэглэлээ бичин гэсэн. Тэгээд сарын дараа дуусангууд барай гэсэн хэсэг байгаа. Энэ дээр та тухайн сарын турш хэдэн километр гүйснээ бичиж өгч болно. За дараагийн бас нэг сонирхолтой зүйл нь 5 сар гэдээ хадаар бас энэ to-do list бичих хэсэг оруулж өгсөн байгаа. Энэ дээр бол та зөвхөн гүйлтээс гадна өөр хийх ажлуудаа давхар бичин гэсэн. Тэгэхээр энэ календар маань зөвхөн гүйлтээс гадна та бусад их ажлаа бичингүү сарын турш одоо өөрийнхөө хувийн хэрэгцээнд хувийн зорилгоо бичээд бишгэж болно гэсэн үг байгаа шүү. За энэ дөрвний маань хамгийн чухал миний хувьд одоо энэ календарыг гаргасандаа хамгийн их баярлж байгаа зүйл маань гэх юм бол хүмүүсийн санал тавьсан та би ингээ гүйлтийн календар гаргаж байгаамаа та ингээ гүйлтийн календарыг маань дэмжиж гоё одоо анхлан хүчтэй зориулаад урмын үг болон уриалга хэлээч гэсэн чи бүр үнэхээр уриалгахын дэмжиж одоо 12 хүн маань ингэж гоё тавтанд уриалга хийсэн байгаа. За жишээлх юм бол 2021 оны 5 сар дээр хин бэ нэ гэвэл хамтдаа уншицгаая. 2021 оны Японы олимпиад эмэгтэйчүүдийн төрлөөр анхны марафонд орохыг авсан тамирчин мөнх заяа. Олимпиад орох тамирчин мөнх заяа маань зөвхөн манай календар зориулж ийм гоё уриалга хийсэн байгаа. Юу гэж хэлсэн бэ гэсэн чинь алтан медаль, алтаар бус, хөл хөдөлмөр, цаг хугацаа, баяр гүнгээр гүйцэтгэе гэж бид нар зориулж ийм гоё хэлсэн байна. За тэгээд юуны төрөнд ингээд бүх сар дээр ингэж хийсэн байгаа бүх хүмүүстээ бүр туйлын их маш их баярлж байгаа.
гүйлтийн группүүдийн админ болон тамирчид, анхлан гүгчид гээд маш олон хүмүүсээс бүрдсэн юм хуудас бүр дээр нь тэр хүмүүсийн бид нарт зориулж хийсэн өгнүүд байгаа. За энэ нүр ингэж болж байгаа. Тэгмэд арын хэсэг рүү орцоо юм лээ. За арын хэсэг нь бол маш чухал байгаа. За та нар бас ингэж бодож байгаа хэл та гүйлтийн календар гингүүд 5 сар гингүүд ахлан 6 сар гэж эхлэх гэж бодож байгаа. За энэ календар бол ерөөсөө тийм биш. Яг таны гүйлтийн чинь зориулсан тэмдэглэл бичих зорилттой учраас арын хэсэг рүү оруулахгүйд энэ сарын зорилго буюу 5 сарынхаа зорилгоо бичнэ. Миний хувьд бол жишээ нь би сар 150 км бүх зорилготой. Жишээ нь 1-2 сар би марафонд орж үзэх зорилготой байсан бол тэрийг энэ дээр бичиж олно гэсэн үг. За 5 сар жишээ нь би сүүлийн марафонд орсон. Тэнгүүд 5 сар сүүлийн марафонд орсон гэдгээ бичээ. За 1-30 гэсэн юм хэсэг бас гаргаж өгсөн байгаа. Чанараа байна. Хэсэг гаргаж өгсөн маа. Энэ дээр юугээ бичих вэ гэхээр яг гүйдэг хүмүүсээс мэдэх байх л та. Өдөр бүрийн гүйлт маань ингээд гүйлт өмнөх гүйлтээс өөр байгаад идэг. Яг тэгэхээр өмнөх өдөр нь айгүй ингээд хэцүү гүйсэн бол дараагийн өдөр айгуугаар хөнгөн гүйдэг ч юм уу. Өдөр бол ялгаатай байдаг. Тэгвэл энэ гүйлтийн календарыг гаргах явцад хэд хоолын цаг гүйлтийн тамирчин зан назар Нина гэдэг ч маань надад нэг тэмдэглэлээ харуулсан байхгүй юу? Дүүн ингээд юм гоё календар гарч байгаамаа. Та ингээд календар дээр юм гоё үг хэлэхгүй гэсэн чинь чинь ийм юм хэлэхгүй чи их зөв юм гаргаж байна гэд. Тэгээд тэр мессенжерээр над руу явуулсан юм харсан чинь өөр ингээд дэвтэр гаргацсан. Тэрэн дээр өдөр бүрийн гүйлтийн хаар өнөөдрийн гүйлт ямар байсан нийт хэдэн километр гүйсэн гэд яг миний календар дээр байгаа нугаас бүтэж явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо зан назар Нина хич маань та нар урт дээр товч мэдээлэл бичгээд арчил дээрээ өнөөдрийн гүйлт ямар байсан талаар бичнэ гэсэн. Тэнгүүд та сарын дараа 30 хоногийн турш юм уу 15 хоног гүйсэн гэсэн хамаагүй өнгөрсөн хугацаанд би ямар хэмжээнд гүйсэн бэ? Дараагийн сар ямар хэмжээнд гүйсэн бэ? Ингээд өөрийнхөө гүйлтийн мэдээллийг хянаад явах боломжтой. За энэ хэсэг байгаа. За энэ ямар хэсэг вэ гэхээр хүн бол ер нь ингэдэж штэ. Зөндөө олон номууд дээрээс гардаг. Хүн урмын амт ингээд тэ өөртөө ингээд жижигхэн зорилго тавиад тэрэн дээр хүрэх маш их урам авч дараагийн зорилго бий болдог гэдэг. Тэгэхээр энэ хэсэг бол яг тийм зорилготой байгаа. Та 5 сарын 1-нд гүйж чадсан бол энэ дээр стикер наачна. За 5 сарын 13-нд гүйж чадсан бол бас стикер наачна. Яг тэрэнд зориулж бид нар энэ стикерийг бонусаараа та бүхэндээ бэлгээж байгаа. Гүйлтийн календартайгаа. Гэхдээ дараагийн сарууд дээр болохоор хүмүүс өөрсдөө мэдээд өөр янз янзын стикерүүд наагаад явж байгаа юм. За өчигдөрхөн бас манай Active Running Community гэдэг гүйлтийн группийн админ маань аюу гой санаа хэлсэн байсан. Юу вэ гэсэн чинь энэ стикерийг эндээ нахаас гадна 5 сар жишээ хамгийн хол гүйсэн юм байдаг юм те хамгийн бест гүйсэн гүйлтэн дээрээ энэ стикерийг наад гэж байгаа байхгүй юу. Тэр бас гой санаа байсан. Тэгэхээр 5 сарын 19-нд бүр одоо юу гэдэг бүтэн марафон буюу 42 км гүйсэн бол энэ дээрээ өөрийгөө урамшуулж наад гэж гэдэг юм уу те. Ингээд өөрийнхөө бас хэрэглэх боломжтой байгаа шүү. За энэ оны 6 сарыг товчхон бас харуулахад гүйгч амглан гэдэг хүн байгаа. Энэ бас миний фэйсбүүкээр үлгэр дуурайл авдаг маш ихэвчлэн гүйдэг юм гүйгч хүн байгаа. За тэр хүн маань бид нарт зориулаад ганцаараа гүйж сураарай. Хинээс ч юунаас ч үл хамаардаг. Гүйлтийг өдөр тутмын хөвшил болоход хамгийн их хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ганцаараа гүйж сурах нь мэдээж хамгийн чухал. За миний хувьд бол солонгос дээр учраас хүмүүсийн цан цан харуулах зүйлсээс хөвчлэн ганцаараа гүйдэг. Заримдаа найзууд ганцаараа гүйдэг ч юм уу те. Гэхдээ манхүү энэхүү бичлэгийг үзэж байгаа нэг огт гүйдэггүй ч юм те. Гүйхэнсний зүгээр л боддог хүн байвал за би яг 6 сар юм уу яг тийм байсан шүү. Яг таажтай ажиллаа. Яг жилийн өмнө гэх юм бол бүр гүйж эхлээд тэнгүүдээ бүр 2-3 удаа гүйгээ болж ирсэн байхгүй яг бол би тэр систем үйлдэлсэн ямар ч мэдээлэл уншаагүй ямар ч тэмдэглэхгүй байсан. Яг 6 сарын өмнөөс аюу гай ингээд системтэй гүйж эхлэнгүүтээ өдөр болгон тэмдэглэл дээр ингэж гүйлээ юм гэх шалтгаалаа гэж бичээд хэлсэн чинь тууштай гүйж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань гэсэн энэ календар дээр тэмдэглэлээ бичээд бас тууштай гүйрээ гэж хэлмээрээ. За сар дээр хин байгаа гэдэг товчхон явчих. За 6 сар дээр гүйж хийсэн амжилт байгаа. За Монгол улсаас байгаа оролцсон. 2021 оны 7 сар дээр Active Running Club-ийн админ баста агч мэн үг хэлсэн байгаа. Ингээд логоны дугаар та нар маань одоо би уншиж өгөхгүй заяа календараа аваад уншаарай. За. Дараагийн сар дээр гүйлтэн дурлагч уян гэдэг бас анхлан гүгч байгаа. Тэгэхээр анхлан гүгч яг юуг мэдэрдэг вэ гэдгийг уянгагийн хэлсэн үгнээс бас харж байна. За дараагийн сар дээр нь MJ Running Channel-ийн үүсгэн байгуулагч Уу Ган Зориг гэдэг энэ хүн маань бас Лондонгоос биднэрт зориулж Англи улсад амьдардаг. Одоо энэ группийн MJ Running Channel-ийн үүсгэн байгуулагч хүн байгаа. Тэгэхээр биднэрт зориулж бас энэ гоё хүссэн байгаа уншаарай. За дараагийн сар нь за би дөнгөж сая хэлсэн хит холын зан гүйлтийн тамирчин Зан Нина агч маань хүссэн байгаа. За дараа нь
хэд холын зан гүйлтийн тамирч бууж байгаа бол за энэ үнийг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Маш олон авраг болж исэн. Дөнгөж өчигдөрхөн гэхэд Америкт одоо 6 өдрийн хэд холын зан гүйлтэд оролцоод 700 хэдэн километр үлээ гүүгээд нэгдүгээр байранд бас авраг болсон байгаа. Энэ үнэхээр мундаг хүн бас үг хэлсэн байгаа. Маш их баярлж байгаа. За энэ 2021 оны 12 сар дээр миний хэлсэн үг байгаа. Тэгэхээр бас анхлаг өгч учраас та нартай яг ямар үг хэлсэн бэ гэдгийг календараас маань хараарай. За DDI хүслийн гэж төсөлгөө 5 хүнээс DDI page гэдэг Facebook-ээс хараарай. Гэр бүлийн одоо гэр бүлтэй холбогдолтой мэдээлэл гэж бүрддэг. За хүслийн гэр бүлийг бас хэрэгжүүлэх хамт олон байгаа шүү. За тэгээд DDI гэдэг пэйжээр орох юм бол мэдээлэлүүд байгаа. За DDI манаас хэлсэн байгаа. За дараачих нь одоо 5 хүндээ яг энэ гүйлтэй холбоотой уриалгуудаас хийж өгсөн байгаа. За ингээд их бичлэн. За хамгийн арын утсанд бол яг юу яасан? Яг ерөнхийдөө хэлэхэд бол яг гүйцэглээ та нартай яг ямар үг хэлхийг хүссэн бэ? Яагаад энэ календарыг бий болохыг хүссэн бэ гэдэг ийм хоёр ийм өгүүлбэрийг 5 хүнд оруулж өгсөн байгаа. За бас уншаарай. Энийг бас уншаад өгчэй гэж бодлоо. Яг энэ гүйлтийн календар бүтэх болсон зорилго бол хүн бүр тэр дундаа монголчууд маань дасгал хөдөлгөөн хийдэг 90 сарвал байгаасай. Огт гүйдэггүй хүмүүс гүйцэглэх ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөх ёстой бол бидний календар тэр хүчин байгаасай гэж хүсэж байгаа учраас энэ хүү календар бүтээсэн юм шүү. Тэгээд анхлан хөгжөлтэй зориулсан. За магадгүй ингээд бүр мэрэгжлийн тамирчид гэсэн хэрэглэх боломжтой 3 сарын турш сэтгэлэн шингээд хийсэн календар маань энэ байна. Тэгээд 5 хүн маань энэ хөл аяг үзэж байгаа ширлээ найз нөхөдөө үзүүлээрээ дээрээс нэм гоё бэлгийн үедээ очиж байгаа учраас удахгүй бол 6 сарын 1-нд гоё дүүнэртаа бэлгэлээр гэж хүсмээрээ тэр дундаа би өсвөр насныхны илүү аваасаа гэж хүсэж байгаа. Яа тэгэхээр яг тэр насанд ингээд ямар нэгэн зүйл ингээд хийж эхлэх юм уу хөшүүр дутагдаад байдаг. Гэтэл тэр хөшүүр маань спортод дурлах хөшүүг нь одоо бидний бүтээсэн календар байх юм бол миний өдөртүүлийг баярлах болно. Тэгээд маш цөөхөн ширхэг хийсэн байгаа. Солонгост бол яг 30 ширхэг ирсэн. Тэгэхээр манай пэйжээр маань холбогдоод дата холбогдоод солонгосоос захиалж авч болно. За Монгол гэх юм бол Active Running клубийн бүлгийн уцаардаг дэлгүүр дээр бас календараа байршуулсан байгаа. За мөн хэрэг хүсэх юм бол хүргэлтээр бас авч болно. Бид хүргэлтийн компанитай хамтарч ажиллаж байгаа. Өөрөө нөө солонгостой учраас бичлэн хөрвүүлэх боломжтой байгаа. За тэгээд эцэстэн хэлэхэд ер нь яг өөртөө яг зориулж хийсэн бүлгийн календар байгаа шүү. Хэрвээ би ийм календар авсан бол надад яавал таалагдах байсан бэ гэдэг үндсэн дээр энэхүү календараа бүтээсэн байгаа. Жижиг хөөрхөн бонусын бүлгүүд байгаа шүү. Тэгээ нэг нэгэндээ гоё бэлгэлээрээ бүлэнд уриалаарай гэж хүсмээрээ. Тэгээд энэхүү лайвыг үзэж байгаа та нартай найз нөхөдөө маш их баярлалаа. Удахгүй солонгос захиалсан хүмүүстэй бүрдэх байгаа. За комментаа нэг уншчаа тэгээд лайвд усаа тий. За хурдан аммаар гинэ. За мөхтиятаа удахгүй явуулнаа. Захиалгаа шилжүүлээд хаягаа явуулаарай. Бүлэхгүй байсан ч тасглаа хийгээд наагаад явъя гинэ. Тэгж бас бол нийтдээ зөвхөн гүйлтэд биш одоо ингээд бүх боломжтой хүмүүс бас идэв шүү дээ. Хэд ингээд хүчтэй болгоно гэж бодох. Тийм хүмүүсээ алхаж болно. Алхсан мэдээлэл бичиж болно. Дээрээс нь энгийн зорилгоудаа бичиж болно гэж бодлоо. Маш олон давуу талтай байгаа. За удахгүй бас захиалсан хүмүүс рүүгээ болон календар дээр маань гоё үг уриалгагдсан хүмүүстэй хүргэлтээр дүгэж байгаа. За энэ лайв үзсэн хүмүүстээ маш баярлалаа. Цааш нь гоё шеэрлээд маш олон хүмүүс түгээрэй гэж хэлмээрээ. За ингээд өнөөдөр ингээд лайв хадгалсан. Дараагийн лайв уулзъя. За түр баяртай.